Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За энэ зууны амралтаа хэрхэн өнгөрүүлсэн талаараа багштай болон найзуудтай ярьж өгөх хүүхэд байна уу? Багшаа би ярмаар байна. За манай гэр бүл энэ зам Алтай таван богд руу айлсан байгаа. Зун ус мод ногоороо цэцэг навч дэлгэрээд ан амьтад шууд жиргэлдээд гол горох урсаад үнэхээр сайхан байсан. Замдаа олон байгалийн үзэсгэлэнтэй газруудыг үзэж авсаар бид Говьалтай аймгийн нутагт ирсэн. Гэхдээ тэнд бидний хүссэн шиг үнэхээр сайхан байгаагүй. Бидний очисон газар маш халуун. Дээрээс нь ус ургамал ховор эсрэг газар байсан. Удаан хугацаанд бороо орохгүйс бол газар бүр хатаад хагарчихсан байсан. Би үүнийг аав ээжээсээ асуутал энд юу болов вэ гэж асуутал энд сүлжилт болсон байна гэж хариулсан. Багшаа сүлжилт гэж юу юм бэ? Сүлжилт гэдэг нь газар нутгийн ургамалжилт, хөрс бүхүүл, усны нөөц багасгах зэргээс шалтгаалan тухайн орчмын экосистемийн мууд үйл явцыг хэлж байгаа юм. За багш нь та нарт одоо нэг мэдээлэл хүргэе. Аж үйлдвэрчлэлтийн хурдтай хөгжлийг дагаад уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж байна. Манай дэлхий 1800 оны сүүлчээс 1.1 градус орчим дулаарч хэдэн зуун сая жилийн байгалийн тогтоц өөрчлөгдөд хүрсэн юм. Энэхүү өөрчлөлт нь манай орд ч гэсэн нөлөөлж байна. Монгол орны агаарын дундаж температур 1940 оноос хойш 224 градусаар нэмэгдсэн. Үүнээс үүдэн ган зуудын давтамж ойртох болсон. Жилийн нийт хурд үндэсний хэмжээ 7% багасж мөнх цас, мөсөн голууд хайлж эхэлсэн. Бэлчээрийн ургамлын зүйлийн бүрдэл зөөрч, ургац муу сүлжилт эрчимтэй явагдаж бэлчээр доройтоход хүрсэн юм. Нийт бэлчээрийн 65% нь унган төрхөөсөө өөрчлөгдөж тодорхой хэмжээгээр Сүлжилтэд юу нөлөөлж байна гэж бодож байна хүүхдүүд ээ? Сүлжилтэд юу нөлөөлж байна гэж дараах зүйлсүүд нөлөөлдөг байх нэ. Уур амьсгалын өөрчлөлт, хог хаягдал, байгаль орчноос үүдгэх үзэсгэлэнт байгалийн нөөцийг ашиглахгүй байх зэрэг нөлөөлдөг байх нэ. За цаг үеийн өөрчлөлт нь глобал дулаалт, хөрсний чийгшил багасгах зэрэг цаг үеийн өөрчлөлт нь сүлжилтэд ихээхэн нөлөө үзүүлж байна. Тусгаарласан орон нутгийн хурд үндэс нь бууж дулаалт нэмэгдэхээр хит хураа газар нутгийн хэмжээ өсдөг байх нэ. Хүн төрөлхтний үйл ажиллагаа, хүндэтгсэн тариалан, мал аж ахуй, ой модны хорогдол зэрэг үйл ажиллагаа нь урсыг хит зүлгэж ургамалгүй болгохоос гадна газрын хиймэл хүчлэлтийг устгахад хүргэдэг байх нэ. Газар ашиглалт, байгалийн нөөцүүдийг зохисгүй ашиглах, газар тариалангийн хит өндөр эрэлт, ой модыг огцом тайрах нь хөрсний илэгдэл, усны хомсдол зэрэг эрсдлийг бий болгодог. Хөрсний эвдрэл, хөрсийг олон дахин боловсруулж усжуулах нь хөрсний бүтэц алдагдахад хүргэдэг байна. Үүний үр дүнд ургамал ургах нөхцөл хөндөрч сүлжилт явагддаг байх нэ. Соёлын дадал хэвшил, газар тариалан, мал аж ахуй, уламжлалт зохисгүй дадал нь хөрсний илэгдлийг түргэсгэж сүлжилтэд нөлөөлдөг байх нэ. STEM боловсрал ба сүлжилт. STEM боловсрал нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн мэдлэгийг ашиглан зөвлөлттэй тэмцэхэд чиглэдэг. Шинжлэх ухаан нь зөвлөлтийн шалтгаан, үр дагаврыг ойлгож, хөрс хамгаалах, усны менежмент зэрэг шийдлүүдийг боловсруулна. Технологи нь сэргээгдэх эрчим хүч ашиглах, усны нөөцийг үр ашигтай ашиглах технологиудыг хөгжүүлнэ. Инженерчлэл нь хөрс доройтлоос сэргийлэх, бүтээн байгуулалт, ус хадгалах системүүдийг хэрэгжүүлнэ. Тогтвортой хөгжлийн бодлого ба зөвлөлт. Тогтвортой хөгжлийн бодлого нь байгаль орчныг хамгаалах, нийгмийн сайн сайхан байдлыг дэмжих зорилготой. Үүнд ногоон эдийн засаг, нөөцийн зохистой ашиглалт, хөрс хамгаалах зэрэг орно. Ногоон эдийн засаг нь байгаль орчинд ээлтэй технологи сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх. Нөөцийн зохистой ашиглалт нь ус газар тариалангийн нөөцийг үр ашигтай ашиглах. Хөрс хамгаалах нь хөрс доройтлоос сэргийлэх, ой нөөцийг хамгаалах. 21-р зууны чадамж ба зөвлөлт. 21-р зууны чадамж нь оюун ухаан, технологийн мэдлэгийг ашиглан шийдвэр гаргах чадварыг сайжруулдаг. Шийдвэр гаргах чадвар нь зөвлөлттэй тэмцэх стратегиудыг зөв тодорхойлж хэрэгжүүлэх. Эсэргүүцэх чадвар нь болохоор бидний амьдралд нөлөөлж буй байгалийн өөрчлөлтөд дасан зохицох. Байгаль орчны мэдлэгтэй байх гэдэг нь байгаль орчны талаар мэдлэгтэй байж тогтвортой амьдрах арга замыг хэрэгжүүлэхийг хэлж байгаа. Сүлжилтийн талаар мэдэх үү? Сүлжилт гэдэг нь
ургамлаар бүрхэгдсэн газар үржил шимгээ болон хоёр үзэгдлийг хэлдэг. Нэгдсэн үндэсний байгууллагын тодорхойлсноор цөлжилт гэдэг нь уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны хүчин зүйлсийн нөлөөгөөр хэт хуурай, хагас хуурай нутаг дэвсгэрт газрын үржил шим муудах буюу газрын биологийн болон эдийн засгийн бүртэмж багасхыг хэлдэг. Цөлжилт нь нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан 17 зорилтын 15 дахь нь буюу хуурай газрын экосистемийг хамгаалах зорилтод багтсан байдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн дахны уур амьсгалын өөрчлөлт улаарлаас хамааран ган гачиг тохиолдох нь олширч хүний хэрэгцээ, хүний байгаль орчинд үзүүлэх нөлөө их болсноор цөлжилтийн аюул нүүрлэх болсон. Манай орны нийт газар нутгийн 76.9 цөлжилт хөрсний дөрөөлөлт ороод байна. Үүний 87% нь хүний буруутай үйлдэлээс шалтгаалдаг. Цөлжилт бол дэлхийн тулгамдсан асуудал. Гэвч STEM боловсрол тогтвортой хөгжлийн бодлогоор бид энэ асуудлыг шийдэж чадна. Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик суурилсан шийдлүүдээр хөрсний дороотолтыг тэмцэж, усны нөөцийг зохистой ашиглаж, байгаль дээлтэй инновацийг хөгжүүлэх боломжтой. Боловсрол бол ирээдүйн түлхүүр. Бид хамтдаа тогтвортой хөгжлийг бүтээж, цөлжилтийг зогсоож чадна.